Ер нь яг хушны самар гэж юу юм бэ гэд хайлаа. Тэгээ дэлхийн хэмжээнд олон нийтэд танил болсон идэж олдоц багтай тансаг хэрэглээнд тооцогддог гинэ. Тэгээ хушин ойн өөрөө экологи эдийн засгийн чухал ач холбогдолтой ховор үнэт модны нэг юм байна. За самрын уурагт нь 19 төрлийн амин хүчил агуулгадаг бөгөөд эдгээрийн 70% нь бие махбодод үл орлогдох амин хүчил байдаг нь сүү болон махны уурагнаас ч одоо илүү байдаг гинэ. Тэгээ ийм болохоор самрыг уургийн дутагдлыг нөхөх дархлааг сайжруулахад хэрэгэлдэгэ гэж байна. За эрт дээр үеэс хушны самрыг ардын имлэгт мэдрэлийн өвчин, уушигны сүрье, бөөр болон давсаг, ходоод гэдсний өвчин, судасны хадуурал гэдэг ингээ маш олон өвчнийг илаашуулахад ашигладаг байсан гинэ. За энэ дэр бас айгүй сонирхолтой нь бэлгийн дур хүсэл үр тогтоох чадрыг сайжруулахад хэрэгэлдэг байсан гэж шүү. Эмчилгээний зорилгоор. За тэгээ самар болон бусад ойн дагалт баялаг ашиглах зөвшөөрлийг ойн тухай хуульд заасан байт юм байна. Тэгэхээр ойн тухай хуулийн 38-1 зааснаар ойн анги байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч эрхийн бичгээр олгодог гинэ самар хураалтын тухай. Энэхүү эрхийн бичигт нь иргэн, ойн нөхөрлөл, аж ахуй нэгж байгуулгын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялагын төрөл хэмжээ, хугацаа, газрын нэрийг заасан байх ёстой. За түүнчлэн ойн тухай хуулийн 38.5 заасан дагуу их ургацын жил альч зориулалтаар, за дунд ургацын жил зөвхөн ахуйн зориулалтаар ойгоос хушмотны самар түүж бэлтгэж болдог бөгөөд баг ургацын жил альч зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон байдаг гинэ. Тэгэхээр энэ нь яг юу ч нэ гэхээр одоо тухайн бүс нутаг дээр би самранд явлаа гэх юм бол ер нь самрын яг хизэнээс хизээний хооронд одоо хураах ёстой юм бэ гэсэн юм хугацаа байгаа да. Тийм. Самар бэлтгэх хугацааг самрын болцгүйсэн байдлаас хамааран бүс нутаг бүрт ялгууртай тогтоодог гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө гэхдээ самар бэлтгэх хугацаа 8 сарын 25-наас дараа оны 4-р сарын 15-ны хооронд одоо хязгаарлагддаг гинэ. Тэгээ энэ нөгөө нэг хугацаагаа яаж авдаг вэ гэхээр тэр ойн байцаагч нь тухайн одоо оныхоо 8 сарын 1 гэхэд за одоо манай эндээс их ургацын жил байгаа мó, тэгээд дунд ургацын жил байна уу, эсвэл бага ургацын жил байгаа юу гэдгийг ингээд тодорхойлоод ойн байцаагч маань өөрөө итгэмжлэг шиг юм гаргаж өгдөг юм байна. Эннийхэн дагуу самар хураах гэж байгаа хүмүүс нь бичиг баримтаа бүрдүүлээд одоо ингээд аль бие ясар хууль заасан дүрм журмаараа бол ингэж хураагдах ёстой юм байна л да. Гэтэл ингээд нөгөө нэг хаана хушны модон тийшээ бөөнөрөө гарч авирж тэгээд нөгөө сүлд юу лээ 10.9 газар дээр гэдэг шиг юм болов. Тэгээ болцгүйцээгүй самар нь давирхаа ихтэй байдаг учраас нян вирус бохирдлыг амархан татдаг бөгөөд халдвар төвчин тарах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм аа гэж байна. Амар хамин дэмтэй гэхдээ болоогүй бол эргээд маш аюултай. Самрыг боловсрч гүйцэхээс өмнө түүх нь одоо хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг гинэ. Хушин ойн усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг илэгдэл эвдэрлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийн тогтоон барих зэрэг экологийн хамгийн өндөр ач холбогдолтой мод юм аа гэсэн байна. Хушин ойн ойд амьдардаг олон зүйл амьтан шувууны үндсэн эдэш тэжээлийн нөөцийг одоо бүрдүүлдэг, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдгээр айгу онцлогтой гинэ. За энэ дээр бас нөгөө хуулийн тухай ярихаар ойн тухай хуулийн 47-гийн 2-1, 47-гийн 2-ын 4 заасан дагуу хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлсэн зүйл тээвэрлсэн олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэний 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний за ойн нөхөрлөл аж ахуй нэгж байгууллагыг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгодгоо гэсэн. Бас ч гэж боломжийн хууль байхын хувьд байдаг юм байна те. Тэгтээ гол нь ингээд маа хуулиуд дунд ер нь сайн гэж хэлж болохоор хуулиуд байдаг ч гэсэн хэрэгжихэд төвөгтэй эсвэл хэрэгжихэд нь ямар ч нэг тийм хяналт тавьдаггүй аль эсвэл янз бүрийн авилга орох маш их өндөр боломжтой тиймэрхүү юмнууд айгүй их анзаарагдаад байдаг. Тийм болохоор л ер нь хэрэгждэггүй юм болов уу гэж бодогдол үгүй. Саяын энэ хуулийн дээр ч гэсэн тэг ингээд тухайн ойг хариуцсан ой ажилтан ч юм уу тухайн бүсийнхаа самрыг дүгнээд хэдий түүж болох уу болохгүй юу энэ тэрийг гаргаж хэлэх ёстой. Тэгээд тэндээсээ хүмүүс зөвшөөрөл аваад ингээд түүн мөн гэдэг айгүй тэр явц нь яг шударгаар болдгийн юм уу тухайн газараас самар туй гэсэн зөвшөөрөл авах гэхээр тэрийг яг зүгээр өгчт юм уу аль эсвэл янз бүрийн мөнгө цаас хараад ингээд байдаг юм уу гэд
Тиймэрхүү олон асуудлууд байж болохоор байгаа. Чи яг зөв харсан байна нараа. Яа тэгэхээр яг энэ хуулийнх нь одоо энэ алдаатай байдлаас нь болоод маш их нэг авилгал явагддаг гинэ. Амар хэцүү. Тэгээ энийг жишээлх юм бол самар түүх хүсэл сонирхолтой хүмүүс маш их байдаг. Бас ийм хууль байдаг үгүйгийн ч мэдгүй, хаанаас яаж зөвшөөрөл авахаач мэдгүй, мэдээд очиод авъя гэхээр ингээд цаад өгдөг хүмүүс ийм онцгүй байдаг ч юм уу те. Ийм зөв бус байдал гаргадаг бол энийг бол айгүй хялбар байдлаар шийдэж болох юм шиг сая би сонсоод бодчихлаа л да. Бас илүү нюанстай юм байдаг ч гэж магадгүй. Зүгээр харж байхад тэр одоо байцаагч болго ингээд дүгнэлтээ гаргадаг гэж чинь тий. Тэр дүгнэлтээ шууд онлайнаар тавиад тэндээс нөгөө самар түүх хүсэлтэй хүмүүс нь энд би түүж болох юм байна гэд зөвшөөрлөө бас онлайнаар авдаг болчих юм бол тий. Тэгээд яг нөгөө хүмүүс чинь бас агаар аялж байгаа хүмүүс бас давхар хяналт тавих болчихж байгаа байхгүй. Самар түүж байгаа хүн харангуйтаа за энэ хэсэгт түүх боломжтой мөгүй мүү гэдэг нөгөө сайтаа шалгаад үгүй гэж яах юм бол энд хууль бус самарчд явж штэ гэд мэдэгддэг ч юм уу те. Тэгээд нөгөө цахим нейшн, дижитал нейшн энэ төр гэд янз янз юм яриад байгаа юм чи. Иймэрхүү юмнуудаа хүртэл бас тэр юуныхаа төрийн систем рүүгээ оруулаад шийдэд явах хэрэгтэй юм шиг санагдаад. Энэ нөгөө нэг самар хураалттай холбоотой юм ингээд жил болгон л яригддаг. Бүх явдал мэдээллийн хэрэгсэл гаргадаг. Тэгээд ийм чухал одоо ийм байгалийн баялгаа яагаад хамгаалахгүйгээр жил болгоно л ингээд яриа л хөндүүлээд идэм дээ гэдэг нь надад айгүй одоо гомдмоор санагдсан гэх юм уу. Тэгэл яг л нэг ийм нэг зурагтай те тэр зураг тавьдаг бүх мэдээллийн сайтууд нь яг тэр зураг тавиал яг л тэр мэдээнүүд нь ингээл 2010 оны намар 9 сар тавигдсан мэдээ нь яг ингээл 2022 оныхоо намар нь 9 сарда дахиад тавигдчих жишээ. Гэтэл одоо яг чиний мэдээг ингээд сонсоор те бурчак юм хуйлтай дээрэс нь юм өөрөө ингээд нэгээ дахиад ингээд бүх юмны эдийн засгийнхаа эргэлтэнд оруулаад байгаа нь бас айгүй гоё байгаа байхгүй те. Бурчакнда зориулсан юм фестивалуудаа хийчихэж байна. Фестивал дээр оролцоод тэрийг улам таниулж байна те. Мэдээж яг уу сөрөг одоо юмнууд байгаа л да ойлгомжтой. Одоо юу гэдэг яг органик биш те бурчакууд хийгдэж байгаа ч гэдэг юм уу иймэрхүү юмнууд мэдээж байгаа бах адилхан. Гэхдээ ингээд юу гэдэг бид нар нөгөө нэг зам дээр нэг хүний гараа самар аваал те за мэдээж яг үйлдвэрлэгдсэн пакетлэгдсэн тиймэрхүү технологийн шийдлүүдийг хийгээд явж байгаа аж ахуй нэгж бол байгаа. Гэхдээ дийлэгтэй ингээд нөгөө иргэдийн зүгээр л юм гудамжнаас гар дээрээ аваал чүмдэг яг эннийхээ юм үн цэнийг нь илүү их дэлгэрүүлэхгүйгээр хөврөөд байгаа нь үнэхээр гонигтай байна. Тэгтэл одоо чехэд харьцуулаад ярих юм бол ингээд ургац хураалтын үед ч юм уу намар болоод ирэхээр ус үзийн талбай дээр, гүзээлзэгний талбай дээр ч юм уу те цагийн ажилтнууд аваад ингээд түлгэж мүлэгдэг шиг манайх шиг яг тийм самраа цэвэрхэн сайхан орчинд боловсруулаад пакетлаад зардаг албан байгууллагууд самар түүхчдийг цалинжуулаад тэгээ зөвшөөрөлтөөр хуулийнхаа дагуу бас явж болж байгаа байхгүй те. Орос руу жишээлх юм бол Сибирчин бас маш их хуштай шүү дээ. Тэгээд яг би нөгөө эрхүүд очиж үзэл байгаль нуур руу очиход яг тэр нөгөө тосон дээр нь яг хушны самрыг чи бүр ингээд цөмдсөн пакетлсан язаар нь эсвэл борцоотой энэ тэр тэгтээ борцоотой ирнэ бас л ингээд нөгөө цэвэрхэн савлж моролцсон. Янз янзаар зарт юм л шүү. Би тэгээд баг анх удаа юм биш үү тийм нөгөө цөмцнөөр нь хушны самар зарж байгааг хараад ваа тэг гайхчих. Энд хүнсний дэлгүүрүүдэд бас байдаг штэ. Айгу үнэтэй. Тий, харин тий. Тэгэхээр бидний тийм маш үнэтэй гоё баялаг байгаа байхгүй. Тэгээ тэрийг гоё зөв ашиглаад тий байгаль маглаас үтгэлгүй бас үр шимийн хүртээд явж ирэх хэрэгтэй байна да. Хайрлаад. За тэгээ тийм болно гэж найдаа. Бас байг муугаараа байна ч гэж юу ах уу манай сайн талууд зөндөө байгаа. Yes.